шүү дээ. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 1-р сарын 23-ны өдрийн үндсэн хуулийн цэцэн маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйл Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай 01-р дүгнэлтийг хууль зүйн байнгын хороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйл заасан журмын дагуу 2026 оны 3-р сарын 18-ны өдөр хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсын хурлаас 1997 оны 5-р сарын 1-ний өдөр баталсан үндсэн хуулийн цэцэд маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлд аль ч шүүх авч хэлцээгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяалыг тогтоолохоор иргэн хууль албан тушаалтан төр олон нийтийн байгууллага үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяалыг тогтоох холбогдох шүүхэд шилжүүлнэ гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 64-р зүйлийн 2 дахь хэсэг Монгол үндсэн хуулийн цэцэд түүний гишүүний үүрэг гүйцэтгэхдээ гагцхүү үндсэн хууль захирагдах бөгөөд аливаа байгууллага албан тушаалтан бусад хүнээс хараад тус байна гэж заасныг. 70-р зүйлийн 1 дахь хэсэг үндсэн хуульд хууль зарлиг төрийн байгууллага бусад шийдвэр нийт байгууллага иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн бэл зохин гэсэн заасантай тус нийцээгүй байна гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 1-р дүгнэлтийг Монгол Улсын их хурлын шуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйлийн 84-ийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл хэсэг заалт бүрээр санал хураал явуулахад байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон буюу 66.7% хүлээн зөвшөөрөх зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 1-р сарын 23-ны өдрийн 01-р дүгнэлтийг хэлсэн талаарх хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа. Сэжийн дүгнэлтийн талаарх төрийн байгууллагын